За А, Б, БЦ хоёрын 25 тотонцов, АЦ-ийн 30 тотонцов бол БД болон АЕ өндрүүдийг уртыг болно. За энэ гурвалжин бол адил хажууд гурвалжин. АБ болон БЦ-ийн 25 тотонцов. За БД гэдэг бол адил хажууд гурвалжны өндөр болно. За адил хажууд гурвалжны суурьт буусан өндөр гэдэг бол медиантайгаа бисклеттэй давхцдаг. Тэгэхээр медиантайгаа давхцна гэдгээс энэ хоёрын хоорондоо тэнцүү болно. АЦ-ны бүхлээрээ 30 тотонцов байна гэдгээс АД гэдэг бол 15, ДЦ-н гэсэндээ 15 болно. За одоо АБД гэсэн гурвалжны хувьд Пифагорын теорем бичих юм бол BD-гийн квадрат дээр 15-ын квадратыг нэмэхээр 25-ын квадрат авах хэрэгтэй. За энэ бол 625, энэ бол 225 гэдгээс BD-гийн квадрат гэдэг бол 400 гэж болдог нь байна. За өөрөөр хэлэх юм бол BD гэдэг бол 20 тотонцов байна. За бид нар BD гэсэн өндрийн уртыг олсон. За AE гэсэн өндрийнхөө уртыг олохын тулд өмнөх бодлогын арга ашиглаад Пифагорын теоремоор бодж болно. Арай амархан арга гэх юм бол талбайгаар нь тэнцвүүлээд олж болно. Өөрөөр хэлэх юм бол гурвалжны талбай нь болохоор ABC гэсэн том гурвалжны талбай бол AC суурийг BD гэсэн өндрөөр нь үржүүлээд хоёрт батжуулна. Нөгөө талаас BC гэсэн суурийг AE гэсэн өндрөөр нь үржүүлээд бас хоёрт батжуулж болно. За AC-гийн уртыг бол мэдж байгаа. Энэ бол 30. BD-гийн өндрийг сая олсон 20. За ингээд бодонгууд энд болохоор 600, 150 гарах нь байна. За нөгөө талд нь болохоор BC-гийн уртыг угаасаа мэдж байгаа. Энэ бол 25. За бид нар AE-гийнхаа уртыг олгож байгаа. За эндээс юу болох вэ гэхээр 25-ыг үржих нь AE, хуваах нь 2. Энийг авчиж гин гэсэн үг. Нөгөө талдаа бол 150. Энийг авчиж. За эндээс мэдээж эерэг AE-гийн урт гэдэг бол 150-га 2-оор үржүүлээд 25 байна. За энэ бол 24 гэж гарна. За ингээд BD болон AE гэсэн өндрүүдийн уртыг олж чадлаа. За Пифагорын теорем ашиглаад талбайгаар нь тэнцвүүлэхгүйгээр бодж болно. За тэрнийг нь бол өмнөх жишээндээ тайлбарласан.